Дараагийн мэдээ. За сүүлийн жилүүдэд хятад хоолны соёл дэлгэрч хятад хоолны газруудын тоо эрс нэмэгдсэн байна. Гэвч олон газар худалдаа үйлчилгээний газрын гадна сурчлагын байгууламжид тавих ерөнхий стандартыг зөрчин хаягжилтаа зөвхөн хятад болон англи хэлээр бичдэг байна. Энэ нь иргэдэд ойлгомжгүй хүссэн үйлчилгээгээ авахд хүндрэл учруулдагч хотын стандартаа мөрддөггүй үйлчилгээний байгууллагуудад хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2022 оны 22 дугаар тогтоолоор худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага хотын стандартыг баталсан байдаг. За гэвч гадны хөрөнгө оруулалттай үйлчилгээний байгууллагуудын хаягжилт манай улсын стандартад нийцэхгүй иргэдэд ойлгомжгүй байх нь нийтлэг байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 22 дугаар тогтоолоор худалдаа үйлчилгээний газрын гадна зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлага хотын стандарт батлагдсан. Энэ хотын стандарт нь тухайн оныхоо буюу 22 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд хүчин төгөлдөр мөрдөгдөд явж байгаа. За энэ стандарт дээр нь юу заасан бэ гэвэл одоо барилга байгууламжийн гадна өнгө үзэмжийг алдагдуулахгүй, хотын өнгө үзэмжийг алдагдуулахгүйгээр гадна фасадны 20%-аас хэтрэхгүй ер нь бол сурталчилгааны байгууламжуудыг байрлуулах ёстой. Мөн бүгд ингээд нэг жигд өнгө үзэмжтэй байна гэж заасан байдаг. Түүнээс гадна худалдаа үйлчилгээний газрын гадна энэ зар сурталчилгаанууд нь болохоор гадна дотно гэрэлтүүлэхдээ монгол хэлээр бичигдсэн байх ёстой. Хэрвээ англи хэлээр бичигдсэн тохиолдолд доор нь буюу 2 дахин бага хэмжээгээр монголоор бичигдсэн байх ёстой. Түүнээс гадна уйгуржин монголчгээр бичигдэж болно. За яг нийслэл Улаанбаатар хотынхоо эрх зүйн байдлын тухай хуулинд бол яг хотын ерөнхий төлөвлөгөө болон хотын стандартыг биелүүлэх үүрэгтэй гэж заагдсан байдаг. Гэхдээ яг хотын стандартыг биелүүлээгүй юм гадна хаягийн стандарт шаардлага хангахгүй байгаа тохиолдолд авдаг арга хэмжээ гэж бол ер нь бол одоогоор байхгүй байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудын нэр хаягжилтыг монгол хэлээр бичих ёстой. Гэвч ихэнх хоолны газар үйлчилгээний байгууллагууд Хятад, Солонгос, Хан зулан гадаад усгийг үндсэн нэршилтэй давмгай хэрэглэж хууль стандартын шаардлагыг зөрчиж байна. Хятад хоолны газрууд бол зөндөө байгаа. Гэтэ тэд нар өөрсдөө шаардлага хангаж байгаас манайхаа өөрсдөө бас шаардлага тавьчихдаг бол бас болох байх. Тэгээд одоо бичиг харагддаг хэсэг гэдэг чинь ер нь хотын төв хэвцээ бол хятад бичиг хандтай газрууд ер нь л ховорхолт хоолны газрууд л айгүйх орж ирсэн байгаа болохоос биш. Одоо дөрөвдөд би бол Google Maps л авдаг та. Тэгээд энэ тэнцээ газар дээр Google Maps л олж чад. Гэхдээ яг энэ албан газар байгууллагуудын хаяг бол өөрийн одоо юугаар монгол нэрээр байвал зүгээр л байгаа юм л та. Тэгээ энэ гадна дотноос юунаас ялангуяа эмнэлэг янз бүрийн үйлчлэгээний байгууллагууд бол хүн учрыг олохгүй төөрөх энэ төр асуудал гарах нь элбэг юм. За би бол хөдөөний хүн ойлгохгүй гадаад байх юм. Атуусаар яваад хүн энэс асууж л явж саяхан орж ирлээ хэвдэнэс. Мэдэхгүй шүү дээ. Одоо Монголыгоо харнуухад бусдын хүн амтнаас л асууж би юу гэж байгаа л гэж асуу. Манай улсын хувьд худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага хотын стандартыг баталсан ч зөрчсөн тохиолдолд авагддаг арга хэмжээ байдаггүй. За иймээс хариуцсан ажиллаж байгаа байгууллагууд нь хяналт тавьж хэрэгжилтэд анхаарах шаардлага үүсэж байгаа юм.